1642 он Амстердам, Нидерландын алтан үеийн оргил. Энэ цаг үед уран зургийн нэгэн түүхэн хувьсгал мэндэлсэн нь Рембрандтын Шөнийн харуул байлаа. Албан ёсны нэр нь Ахмад Франц Бенинги Кокийн удирдсан 2 дугаар цэргийн салаа. Энэ бол зүгээр нэг бүлгийн хөрөг бус. Энэ бол гэрэл ба сүүдэр, удирдлага ба дагалдагч, амьдралын агшин ба сэтгэл зүйн гүн гүнзгий тайцны бүтээл гэж хэлэхэд буруудах зүйлгүй. Зургийн төвд алхаж буй Ахмад Кок тушаал өгч буй хөдөлгөөн харцсны төвшөнд удирдагчийн шийдэмгий байдал, түүнийг дагах алтлах хувцастай дислэгч, дэг журам, хүндтгэлийн бэлэгдэл. Харин гэрэл дунд гинэт тодорхойхон түүний гонигтай харц. Энэ бол дайнтай биш, хов тавилантай хийж буй тэмцлийн бэлэгдэл. Ард талаас бүдэг дөрүүд, зарим нь алсыг ширтэж, зарим нь чимээгүй байх. Тэд бол мартагдах хүмүүс, нийгмийн сүүдэрт үлдэгчд. Рембрандтад гэрэл сүүдрийг ашиглан зөвхөн дүрийг бус, ёс суртахуун, хүч чадал, үнэн ба анзаарагддгийг ялгаа харуулсан. Зураг бүрийн ард философи бий, харуулын цэргүүдийн ард хүний мөн чанар бий. Өнөөдөр энэ бүтээл Амстердамын Рикс музейн зүрхэн дээр амьдарсаар байна. Чимээгүйхэн харж гүн гүнзгий мэдрэх бүтээл. Үрд амьд, үрд гэрэлтсэн зураг. Энэхүү бүтээлийн бүрэн анализыг хэрвээ та үзхийг хүсвэл YouTube сувагт минь зочлоорой.